Ганцхан жишээ дуртахад 3 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй замын ажил байлаа гэхэд тус ажлыг тендерт оролцож авсан компани нь ажлаа гүйцэтгэж чадахгүйгээс үүдэн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өрсөлдөөний хууль зөрчсөн гэж хандсанаар тухайн газар шууд хориг тавьж ажил зогсох эхлэл тавигддаг байна. Дараа нь сангийн яамд бун гомдол гаргаж сангийн яам гомдлыг шалгаж дүгнэлт гаргах гэж хугацаа алсны дараагаар гомдол захиргааны иргэн шүүх хүртлээ хоронд хэдийнэ жил дамдаг үзэгдэл хэвийн шахуу болсон гэсэн юм а. Эцэст нь тендер шалгарсан компани ажлаа гүйцэтгэлгүй орхиж улсад өдөө төдий хөрөнгийн хохирол учруулчаад зүгээр өнгөрдөг хуулийн цорхоог тендерийн хуулиас авах шаардлага байгаа хэллээ. Ерөөсөө харин тендерийн хуулийг л одоо яаралтай өөрчлөх юм бол нэгдүгээр тул саний хэлж байгаа гомдол гаргаснаас барьцаа өрнө хэрэгтэй, хариуцлага хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Дахиад худлаа гомдол гаргаад байх юм бол дахин 2-3 жил тендер тортохгүй тэр хариуцлага байхгүй юм байна. 3 дугаар асуудал дээр бол одоо тендерийг буруу шалгуулж байгаа үнэлгээний хорооны гишүүд, комиссууд гэж байдаг. Тэднэрт одоо хуучин хариулгаас шөрчлийн хуулиар одоо ямар хариулга тооцох тодорхой босолцсон байна. Тэгэхээр комиссийн гишүүд одоо хувирлаж болохоор нөхцөл үүссэн байна шүү дээ. Тэгээд дөрөвдөх нь гэвэл одоо улсын ажил зохиолоос хохирсон хүмүүс дахиад тендерт оролцохгүй байх тэр эрх зүйн л тендер хуулинд оруулахгүй энэ маргаан салахгүй юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тендерийн хуулийн цоорхоо цаашдаа олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мөн саадуулах эрсдэл байгаа хэлсэн. Тухайлбал энэ онд манай улс энэтхэг улсын 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Гэтэл энэ төсөлд яг дотоодынхон ажил үйлчлэгээнд ханддаг шиг хандвал манай улсын олон жил ярьсан газрын засны үйлдвэр цаасан дээрээ үлдэж болцшгүй гэлээ. Төслийн өмнө Монгол улсын засгийн газар хийх ажлын одоо үүрэг байна. Хээгэр хүлээс үүрэг байна. Үүргээ хэрэгжүүлэх гээд ингээд тендер зарлах юм бол энэ жил маргаад эргэжил нөгөө олон улсын байгууллага юм олон улсын төлөв хөтөлбөрөөр манай Монгол улсын засгийн газар буруутай болох гэж байна. Тэгэхээр зайлшгүй Монгол улс олон улсын байгууллага томоохон төсөл хөтөлбөрийн өмнө засгийн газар өмнө хүлээсэн үүргийн тендер зарлахын хязгаарлалтаа арай хууль эрх зүйн хувьд өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол монголчууд манай 3-4 компани хоорондоо маргасаар байгаад 1 жил өнгөрөөд энэ ажлыг эхлүүлж чадсангүй шилж болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тендерийн хуулинд тэрч байхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын хэлж байгаагаар энэ 7 хоногт тендерийн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн юм а. Харин хуулийн өөрчлөлтийн асуудлыг хойш тавилгүй яаралтай шийдэхгүй бол төрийн ажил тендерд оролцож шалгачаад улсын ажил гацаадаг хэдэн компаниудаас шалтгаалсан хэвээр байх болно гэлээ.